За Sony үзэх гэж байна. За энэ бичлэгээр саяхан манай MNF-ний Candy Network сервер маань ингээ бүх серверөө reset хийсэн байгаа. За би Walking Dead сервер. Walking Dead сервис эхлээд танилцуулаад тавиа гэж бодож байна. За нэмэгдсэн юмуудыг танилцуулна. За өмнөх нь бол угаасаа мэдж байгаа. За энэ бол хуучин байсан спам байна. За юу нэмэгдсэн бэ гэхээр хамгийн эхлээд энэ sniper-аар дурандаж болдог болсон байна. За нэг sniper-аар дурандаж үзвэл. За нэг сум. За энэ ингээ sniper байлаа гэхэд mouse нэгээд дараад. Mouse нэг left click гэсэн. За mouse нэгээд дараад ингээ дурандаж болдог болсон байна. За буугац нэглээсэн буудаад үзүүлчих. За ингээд дурандаж болсон болдог гэсэн байгаа. За энд ингээд за одоо shop хэсэг рүү орж ийн. Ингээд буунууд ингээд шинэ warpтай болсон байгаа. Тусдаа shopтай болсон байгаа. За идрүүл хэвээрээ. За ингээд шинэ машин нэмэгдсэн байгаа. За машин дээр засагдсан зүйлүүд юу вэ гэхээр за ингээд хамаагүй энтийн тавиад 2-оос дэшээ тавихаар хязгааргүй тавигдаж болдог байсан бол одоо бол тийм байхгүй болсон байгаа. За sports car гэж байна. За би app admin нэгээд нэг spawn дээр тавьчих. Зөвхөн тоглогч нар бол тавьж чадахгүй. Мэдсэн юм. За энэ бол ингээ sports car нэ. Унаад үзүүлчих. Агаараас жоох илүү өндөртэй байна. За ийм байна. За ер нь л нэлээд бодит туссан байна. За өнгөний үед үуч сонирхол юм. За бууч. За дараагийнх нь ATV гэж за ингээд 4 дугуйтай мотоцикл байна. За ингээд бензин ич. За нэг юм. Шинэ юм нэмэгдсэн байна. За энэ зэв бол хуучнаар. За эдгээр бол хуучнаар байдаг. S7 дээр. За машин болгонд нэг спейс дарахаар нэг юм байдаг. За энэ юу вэ? Энэ юу шиг өмнөх газар усны явагч шиг юм адилхан буутай юм байна. Дэлбэлт юм байна. За ингээд хоёр шинэ машин нэмэгдсэн байна. ETV Sports Car. За ингээд машиныхаа энэ дээр ингээд за машины цус буюу ингээд тэдний хэлт 13 хэлттэй юм байна. За газраар явж онлайн гэдэг газраар явж болно гэсэн үг шүү. Line гэдэг нь нисэх. За нисэх нь байхгүй. Газар усан доогоор явахгүй Андерватер. За усан дээгүүр явахгүй Онватер. За fuel гэдэг маань бензин. За бензин бол колоор ажиллана гэж байна. За буу гэсэн basic shell гэдэг түрүүний нөгөө дэлбэлдэг буу байна. Нөгөө дэлбэлээд байдаг. За энэ бас адилхан юм байна. 25. За энэ буунууд бол ийм байна. За ингээд өмнөх gun shop маань 4 хүн нэг upgrade хийсэн буутай байсан. Үшээ item premium шалгацсан. За яах вэ? Гараад ирлээ. За ингээд буунууд ерөнхийдөө бол хамгийн доотлолтой ерөнхийдөө 7 damage-тэй болсон байгаа. Хамгийн доотлолч 7 биш. Нэг ихэнхдээ автомат буунууд 7 damage. За зарим буунууд 8 damage. За 8 damage-тэй буу яаж авах вэ гэхээр shop-оос энэ upgraded юм уу army M4 гэдэг. За энэ дөрвөн буунаас сонгож авч болох юм. За эсвэл ranked тоглогчд бол китээр авч болно. Энд дэр нэмэгдсэн байгаа. За ингээд зарим бооны damage бүр сайн нэмэгдээд 9 болсон байна. За снайперуудынхаа 9.
За Infield модель 10. Залын Infield 10 адилхан. Ерөөхдөө иймэрхүү болсон байна. За дээрэс нь би бас MNF-V3 texture pack шинжилээд V4 болгоод зарим юмудаа шинжилсэн байгаа. За ингээд доод хүртэл шин за ингээд доод таравдаг болсон. За дээрэс нь зарим vertical-ийг нэлсэн байгаа. За өөрчлөлт шинэ юм юу нэмлээ. За шинэ warp. Тэгээ warp top нэг саяхан хийсэн байгаа. За top 3 баян гэдэг маань одоо ball top ихний 3-т байгаа юм гэсэн. За бис өөртөө мөнгө өгөөд нэгт орчихлоо. Гэсэн. За өөрөөхөө тийг болгочих. Тэгэхээр энэ 2 тогоон дээшлэлчин гэсэн. Энэ 2 тогоон шүү. Ингээд 3. За ингээд дээшлэлчлээ. За XMQ KCMGL гинэ. Ямар ч сонирхолтой. 25,000 төгрөгтэй 1-р байранд байна. За Saka 1 2 3 4 17,000 төгрөгтэй 2-р байранд. За Kirigaya 17,640. За энэ хоёр ойрхон явж байгаа юм. За энэ MCMMO power band. За энийг яаж харах вэ гэхээр MC top гэж харна. За чи өөрийгөө хэдэн powerтыг харах вэ? За яаж харах юм мэдэхгүй үед MC stats гэдэг болон дээр за 525 лээ. Ганцхан herbalism 535. За би энэ Kazuya нэрнээсээ Kazuya MNF гэдэг нэрлэлөөр нүүж байгаа учраас өөрийнхөө MCMMO скиллийг ганцхан herbalism-ыг хийцэн байгаа. За энийг нь гасна гэдэг. За гасан ч гэж угаасаа гасна. Kazuya нэрийг бүр датагийн бүр авч хаях байгаа. Тэгэхээр Keno гээд 2 байгаа 1319 powerтай тоглогч нэг рүү орж ирэх юм байна. За Agusty Rockwell 1175 power. За энэ юуных. За топ 3 удаан тоглосон хүмүүс гэж байна. За Kirigaya 11 цаг 49 минут тоглосон байна. За D гэдэг нь өдөр байгаа. Энэ бол нэг ч өдөр тоглоогүй гэсэн. Энэ зөвхөн тоглоом энэ сервер рүү орж ирээд явах хугацаа шүү. Тэрнээс гараад явах хугацаа бол биш. За 11 H гэдэг маань цаг байгаа. M гэдэг маань минут. За 11 цаг 49 минут гэж байна. За 2-т Noob 221 9 цаг 40 минут тоглосон гэж байна. За Али 1226 9 цаг 31 минут тоглосон гэж байна. За энэ топ 3 ихүн алсан хүмүүс гинэ. Сая. За Keno 28 хүн алсан байна. За Kyberzone 25 хүн алсан. Night Stalker 20 хүн алсан юм байна. За ингээд ерөөхдөө бол топ плеерүүд ингээд ерөөхдөө энэ дэр зарим юмудаар гарч ирж байна. За энэ дэр нэмэгдээд хамгийн их Walker алсан буюу хамгийн их нэг зомби Spider алсан хүмүүсийг бас ингээд за нэг зай гаргаад тийм гэж бодож байна. Яга илүү зөөгөө ч юм илүү том газар аваачаад. За тэгээ удахгүй за шинжил болох шин. Тэгээ шинжлэлийн үеэр бас эдний топ 1 тоогоо хүмүүсийг шагнах байгаа. Тийм учраас бас сервер болгонд ер нь иймэрхүү топ warp top гэд бас байгаа. Зарим дээр та топ players гэж байгаа. Ингээ янз бүрээр ингээд за эдгээр маань өөрсдөө ингээ гар аргаар ордгоо зүг автоматар хийдэг гэдэг байгаа. Тийм учраас өөрсдөө бас ямар нэгэн лөөвөр орохгүй байгаа. Танил талтаа бас тийм өгнөс тийм л байхгүй. Шууд автоматар өөрсдөө цаанаас нэг байгаа хүмүүсийн гаргаад ирдэг учраас энд бол ямар ч гараар хийсэн юм бол ороогүй байгаа. Ямар ч лөөвөр байхгүй гэсэн. Тэгэхээр бас ингээд шинжил болж байгаа олгодуулаад ингээд нэгт ингээд эхний 3-т байгаа ч юм хүмүүст ингээд шинжилээр бас кит нэмж өгөх бах. Тийм учраас ингээд өөрийн байгаа тоглодог дуртай төрөлтөө бас ганцаарч гэсэн хамаагүй тоглоод байвал ингээд номер топ 3-т орч чадвал шинжилээр бас бэлэгтэй байх нэ. За Walking Dead серверт бол иймэрхүү юмуд нэмэгдсэн байна. За энэ удаа би зөвхөн Walking Dead сервер танилцуулъя гэж бодож байна. За яагаад гэвэл би энэ дээр өөрөө ингээд шинээр эхэлсэн учраас Teach ороод ирсэн байна. Ганцаараа байсан. За эндээс би ингээд бүр шинээр эхэлж байгаа. Өмнө нь бас хөгжид эхэлсэн байсан. Тэгээд бичлэгээ эхэлсэн учраас жоохон сонирхолтой байсан биш магадгүй юм биш. За энэ удаа би F-тэй хүн авахгүй ганцаараа F join дээр болчихсон. За ингээд Kazuya гэдэг нэр дээр
тийм юм. За ингээд filter шилж болж. За FT зөвхөн ингээд ганцаараа хөгжинэ гэж бодож байгаа. Тэгвэл бас бусдтайгаа байлдаад илүү сонирхолтой болох бах. За өмнө нь бол баг энэ сервер тоглодог хүмүүс хоёр факшн тоглолтол хоорондоо байлддаг байсан. За стэнүүд нь бас нэг сайн бичлэгдээ бас оруулж чадаагүй. Тэрнээс бол зөндөө байлцсан 10 үед ч байлцсан. Хоорондоо байлцсаар гад дууссан. Тийч скимгүй юм бах та. За ингээд энэ нүргээ бичлэгээ дуусгахыг бодож байна. За бас дараагийн бичлэгүүдээр бас Walking Dead-ийнхаа эпизод 1-ээр уулзсан байна. За би энэ дээр бүр хөгжиж эхлэх байгаа. Эпизод 1-ээр бүр эхнээс хөгжсөн гэж бодож байгаа. Тэгээ ерөнхийдөө бол бүр ингээ хүлээгээд байгаа гэсэн. За бас өөр нэгэн бичлэгийг санаатай байна. Серверийн талаар сервер бас хүмүүс бас Facebook-оор нэлээд асууж байна. Сервер яаж нээх вэ? За тэр талаар бас дараагийн бичлэгтээ оруулна. За дээрэс нь бас плагин tutorial сервер хөгжүүлэгчтэй зориулж оруулах байгаа. За энэ үргэлж бичлэгээ дуусгая. За баяртай дараа уулзсан.